тутамдаа хэрэглэдэг шүшүүр маань энэ шаардлагыг хангаж чадж гинөө үгүй юу гэдэг дээр бид бас бодож үзэх хэрэгтэй болж байна гэсэн байна тийм ээ. Тэгээ мөн одоо та бохирдсон усанд орж байгаа гэдгээ бас мэдвүү. За мөн одоо холоорын үдэгэл хүний арьсанд одоо маш олон төрлийн харслыг за мөн бидний одоо ус арьс маань хураашрах тийм маш олон юм шинж тэмдгүүд бас илэрдэг байгаа. За тэгээ шүшүүрийн толгой ярихаас өмнө бид зайлшгүй нөгөө усны тухай ярих хэрэгтэй болно тийм. За тэгвэл дэлхийн нийтэд дэлхийн дулаалтай холбоотой усны бохирдлын асуудал бол маш ихээр яригдж байгаа. Бидний ундны болон ахуйн хэрэглээний ус маань маш ихээр бохирдож эхэлж байгаа. Энэ нэлээд дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа. За мөн үүдэд манай Монгол орны ч гэсэн ундны усны хэрэглээ ямар агуу болоо. 2022 онд Нэгдсэн үндэсний байгууллагаас хийсэн судалгаагаар манай Монгол орны ундны усны стандартад байх ёстой хэмжээнээс холоор болон хар туулганы агуулмж нь их байна гэсэн одоо судалгаа гаргаад ирсэн байна. Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэхээр ууж байгаа усаа одоо нүрээ угааж байгаа, биеэ угааж байгаа ус маань хязгаарны стандартад байх ёстой хэмжээнээс давсан ийм хор хөнөөлтэй байгаа нь бол одоо тодорхой болчиход байгаа гэсэн үг тийм үү. Тэгэхээр бид яах ёстой вэ гэхээр одоо энэ аюулаас өөрийгөө хайртай дотн хүмүүсээ гэр бүлдээ хамгаалахын тулд бидэнд усны шүүлтүр хэрэг болж байгаа тийм үү. За манай гэр бүл энэ асуудлаа яаж шийдсэн байдаг вэ гэхээр атомын ус шүүгчийг бол хүнсэндээ хэрэглэдэг. Эхлээд мэдээж уух ус маань аюул чухал байгаа шүү дээ тийм. Тэгэхээр энэс өмнө бол бид юу хэрэглэдэг байсан бэ гэхээр за яг Доронтой аймгийн хувьд за Улаанбаатарын бас зарим дүүргүүдэд зэвтэй ус нэлээх гардаг шүү дээ. За энэ бол бас нэлээд манай аймгийн хувьд бол бас тулгамдсан асуудал болоод байгаа. Тэгэхээр энэ зэвтэй усыг бид нар шууд хүнсэндээ хэрэглэж болохгүй гэсэн. Тэгэхээр өөрөө болон эргэн тойрны хайртай хүмүүстэй бид нар аюулгүй найдвартай ус сүгчийг ашиглаж хүнсэндээ найдвартай усыг хэрэглэх юм зайлшгүй шаардлага гарч ирж байна гэсэн үг байна. Тэгэхээр манай гэр бүл өмнө нь бол яг галтгооныхоо одоо ус шүүлтүр дээр ямар нэгэн цэвэршүүлэлт төхөөрөмжийг суйрлуулаагүй. Гэхдээ болтонтой усыг бол захиаж хэрэглэдэг гэсэн. Тэгээ атомын ус шүүгчийг авснаас хойш бид нар усны одоо эрүүл ус уух энэ боломж маань атомын энэ давхар шүүлтүртэй ус шүүгч. За мөн дээрээс нь эдийн засгийн хувьд бол асар хэмнэлтийг бий болгож чадсан. Тэгээ сүүлийн 2 жилийн хугацаанд бол манайх атомын ус шүүгчийг ашиглаж хүнснийхээ усанд бол санаа зовх асуудлаа шийдсэн байна. За тэгээ мөн энийг одоо өөрөө болон эргэн тойрныхоо хүмүүс ч гэсэн атомын ус шүүгчийг хэрэглэхийг санал болгож байгаа гэсэн. За тэгвэл бид нар ямар усанд орж байгаа гэсэн би түрүүн та бүхэндээ хэлсэнтэй хүний биеийн 70%-ийг ус эзэлдэг. Хүний биеийн хамгийн том эргэтэн бол арьс байдаг. Тэгвэл бидний арьсны нүг зүгээр орж байгаа тэр ус маань ямар байна вэ гэдэг маань хамгийн чухал байна. Ямар байх ёстой вэ гэдэг маань биднээс шалтгаалж байна гэсэн үг тийм. Тэгвэл тэргүй ус маань аюулгүй байх тэр стандарт түвшнээ давцсан байгаа нь тодорхой болчиход байна шүү. Бидний бүр нүдэнд харагдахуйцаар байна. Бүр кранаас одоо гарч байгаа ус маань бүр зэвтэй шар ус байна шүү тийм. Тэгэхээр энийг шийдэхийн тулд хүмүүс маш олон төрлийн одоо шүшүүрийг хэрэглэдэг байна. За тэгвэл зах зээл дээр шүшүүрийн эрэлт хэрэгцээ угаасаа маш ихээр байгаа. Энэ дундаас манай атомын шүшүүрийн толгой юугаараа ялгаатай, юугаараа давуу талтай юм бэ гэдгийг бид бусад хүмүүс санал болгож одоо хэлэх хэрэгтэй, дамжуулах хэрэгтэй байна тийм ээ. За атомын шүшүүрийн толгойн үндсэн бүтцэд юу байдаг юм бэ гэж. За тийм би атомын шүшүүрийн толгойгоо бас ярихаас өмнө дахиад нэг кейс яриа тийм. Гаднаас ингээд хүмүүс ингэж хэлдэг л дээ. Миний ус унаад байна. Тэгээ миний одоо ингээд ус хураашаад байна. Миний бие хүүхдийн маань бие захнаад байна. Хашилтай болчихлоо гэдээ ингээд ярьж гэлдэг. Танад ямар сайн шампунь байна вэ гэж орж ирдэг байхгүй юу? Тэгэхээр бид атомын шампунь тэр хүн тайлбарлаад өгөхөөс гадна та ямар усаар усаа угааж өгнө гэдгийг асуух хэрэгтэй болж байна гэсэн байна шүү. Тийм ээ. За тэгээ мэдээж ус одоо шүшүүрийн толгой хэрэглэдэг айл байгаа, хэрэглэдэггүй ч маш олон айл байгаа. Тэгэхээр атомын компани шүшүүрүүд үнийн хувьд боломжийн мөртлөө дотроо давуу талууд маш ихтэй байдаг. Энэ нь бусад шүшүүрийн толгойноос одоо ялгагдах онцлог гэж ойлгож болох нь байна. За атомын шүшүүрийн толгой үндсэн бүтцэд бол шүшүүрийн толгой байгаа, тунцны шүүлтүр байгаа. За мөн витамин С байгаа. За атомын шүшүүрийг хүмүүс ярихаар витамин С-тэй гэхээр бүр гайхдаг тийм. Би ч гэсэн анх гайхчихсан. Юу витамин С шүшүүрт байгаа юм бэ гэдэг. Олон өөр шүшүүрийг толгойг бид нар мэддэг гэхдээ витамин С-тэй гэж би л сонсож байгаагүй. Тэгэхээр хүмүүс тайлбарлаж гисэн бид нар атомын
шүшүүрийн толгой маань нүүр бардан байдаг. Тэгээд давуу талуудыг хэлэх би маш дуртай. Тэгээд витамин С маань бас байдаг гэдэг нь бүр илүү давуу тал болдог. За тэгээд дараагийн слайдууд дээр би илүү тайлбарлаж өгөн та бүхэндээ. За шүшүүрийн толгой хэрэглэхээс гадна одоо юу хэрэг болдог? Запас нь хайгаад олддоггүй тийм. Танай атомын шүшүүрийг авахаар запас нь олдох уу? Хэрэг олдцтой байдаг вэ? Өөр төрлийн шүшүүрийн толгойг хэрэглэдэг хүмүүс запас олдохгүй байна гэдэг асуудлуудыг ярьдаг л да. Тэгвэл манай Монгол сайтад бол атомын шүшүүрийн толгой болон фильтрүүд за мөн витамин С запасаар ингээд борлуулагдчихэдэг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар яана дараа нь фильтр нь олдох болов үгүй болов гэж айх аюул байхгүй гэсэн байна шүү дээ тийм. За одоо витамин С-ийн талаар яриа. За витамин С маань 100 ширхэг нэмэгдэх тэнцэх хэмжээний одоо витамин С-ийг агуулсан байдаг. Тэгээ витамин С гэмүүд хүмүүс ингэж усанд орж байхдаа юу юугүй ингэж витамин С үнэрдэг юм болоо гэж ойлгодог тийм. Тэгэхээр манай витамин С шүршүүртээ ямар үр гүйцэтгэдэг вэ гэхээр манай атомын үндсэн фильтр маань усны хатуулаг болон усны бусад байцыг бол маш сайн шүүдэг одоо хортой байцуудыг. Эндээс үлдсэн одоо нөгөө холорыг маань витамин С давхар шүүж өгдөг. Витамин С давхар шүүж өгснөөр бид аюулгүй эрүүл усыг хэрэглэх юм боломж бүрдэж байна гэсэн. За тэгээ витамин С дээр шүшүүрээр угаахаар маш гоё байдаг. Та бүхэн маань хэрэглэдэг хүмүүс зөндөө олон байгаа бах. Тэгээд маш сайн шүүхээс гадна маш зөөлөн, маш гоё бодцтой ус биднийг одоо өссөн биендээ одоо маш сайн чанарын усыг бас усаар бас одоо бие угаахад маань тус болдог байх нэ. За манай шүшүүрийн фильтрийн маань давуу тал нь органик болон органик нэгдлүүдийг за мөн одоо бичил биетэнгүүд нэм бактери болон одоо бусад одоо тийм усны ургамал элс одоо хөрс тоос гэх мэтчлэн бохирдлуудыг маш сайн шүүж өгдөг. За витамин С-гээр одоо баяжуулсан өндөр даралтаар шүүждэг эрүүл сэтгэл сэргээс ийм тааламжтай мэдрэмжийг манай атомын шүшүүрийн толгой маань шүшүүр маань одоо өгдөг байх нэ. За мөн дараагийн давуу тал нь юу вэ гэхээр шүшүүрийн толгой дээр байдаг 0.2 мм 272 ширхэг ийм шүршигч байдаг. За энэ нь болохоор зэрэг маш жижиг шүршигч маань маш хүчтэй даралтаар бидэнд одоо гоё тийм массажлах тийм одоо ус биед маань массаж болдог ийм гоё тааламжтай мэдрэмжийг төрүүлдэг. Үүнээс гадна бусад шүшүүрийн толгойтой харьцуулах юм бол усыг 50% хэмнэгээр давуу талтай байна. За энэ энгийн шүшүүртэй харьцуулсан байна. Энгийн шүшүүр нь ус дамжин одоо өнгөрдөг одоо энэ шүршигчүүд нь том байдаг учраас даралт нь бага байдаг шнэ. Тэгээ мэдэгддэг бид нар усанд ороход ингээд хүчтэй ингээд даралт үзүүлдэггүй. Тэгвэл атомын шүршигч маань энэнгээрээ бас давуу талтай байх нь шүү дээ. За фильтрийн хувьд давхар үйлчлэгээтэй фильтрийг та бүхэнд танилцуулъя тийм ээ. За манай фильтрт байдаг ийм хөөс маань тунцсны бохирдлыг болон бусад одоо хортой байцуудыг маш сайн шүүж өгдөг. Давхар холорыг бас усанд байдаг холорыг шүүж өгдөг. За ингээд энэ фильтрээс үлдсэн одоо холорын үлдэгдлийг нь витамин С маань дахиж яах нь давхар шүүлтүрт оруулж өгөөд өөрөөрөө баяжуулдаг байна. За ийм давуу талтай мөн олон улсын стандарт шаардлагыг хангасан ийм фильтр байгаа. Хоёрлсон үйлчлэгээтэй гэсэн үг байна тийм ээ. За байгальд ямар нэгэн аюулгүй бүтээгдэхүүнээр одоо атомын шүн толгой манд хийгдсэн байгаа. За мөн одоо чанарыг дэлхийн атофи буюу харшны холбооноос бол энэ шүршигчээр угаахад ямар нэгэн одоо харшил өгөхгүй гэдгийг альбисаар батлаад өгсөн байгаа. Тэгэхээр бид нар одоо атомын шүшүүрээ бусдад танилцуулахдаа давуу талуудаа маш сайн мэдчих хэрэгтэй байна тийм ээ. За ялангуяа 21-р зуун бол харшлын 900 нэлээ одоо их харшлын асуудлууд яригдж байгаа тийм. Тэгэхээр энэ үед бас бид нар давхар энэ стандартад нийцгүй одоо байх ёстой стандартаас давсан үзүүлэлтээ энэ бохирдсон усыг яаж шүүж болох вэ гэдэг энэ асуудлыг маань бас атомын шүшүүрийн толгой бас шийдэж өгч байгаа байх нэ. За ямар хүмүүс атомын шүшүүрийн толгойг хэрэглэх хэрэгтэй вэ? Миний хувьд бол би бүх хүмүүсийг хэрэглэж хэлнэ. Бүхий л хүмүүс энийг хэрэглээсэй гэж бодож байна. За мэдээж үсний асуудалтай байгаа. Тэгээ ус ундаг. Энэ үсний асуудал бол маш ихээр яригддаг. Тэгээ би энэ дээр үсний шампунаас санал болгодог. За тэгээ мөн дотроос уудаг ус сунасны витамин биотингол санал болгодог. За мөн дээрэс нь атомын шүшүүрийн толгойг санал болгодог. Тэгэхээр атомын их гоё л доо энэ бизнесийг хийхэд нэг бүтээгдэхүүн санал болгоход дагалдах бусад бүтээгдэхүүнүүд нь байж байдаг. Худалдаж авах бол боломжийн үнэтэй. Тэгсэн мөртлөө чанар нь бол
бусад бүтээгдэхүүнтэй харьцуулшгүй гэдэг нь үнэхээр гайхалтай. За мөн өөрсдийнхөө одоо хүүхдүүдэд тийм ээ. За мөн одоо арсны хашилтай хүмүүс ус унж байгаа, усны уург нь алдагдж байгаа. За тэгээ мөн одоо өөрийн тэжээвэр амьтдаа ч гэсэн угааж бас болно шүү дээ. Тэгээ бүхэл төрлөөр бүхэл хүмүүс атомын энэ шүршүүрийг хэрэглээсэй гэж би хүсэж байна. За тэгээд атомын бизнес их өөрөө их гоё, бүтээгдэхүүнүүд нь маш гайхалтай чанартай байдаг учраас багш мэрэгчлээ орхин барин одоо энэ бизнесийг өнөөдөр ингээд асралтгүй 2 жил гарны хугацаанд хийж байгаа. Тэгээд бүтээгдэхүүн чанартай учраас энэ бүтээгдэхүүнийг бусдад ярихад үнэхээр гоё байдаг. Тэгээд энэ бизнесийг хийж байгаа бизнесүүдтэй. За атомыг сонирхож өнөөдөр энд атомын талаар анх удаа энд хэрсэн одоо хүмүүс байгаа шүү дээ тийм ээ. Та хэд маань ч гэсэн цаг алдалгүй бүтээгдэхүүнд нь итгээрэй, судлаарай, өөрсдөө хэрэглээрэй. Та өөрөө хэрэгэлсэн бол хэрэгэлсэн бүтээгдэхүүнээ бусдад санал болгоход бол үнэхээр нүгэр бардам байдаг. Тэгээ өнөөдөр атомын бизнесийг хийж явах хугацаанд би хэн нэгнээс өгсөн бүтээгдэхүүний талаар гомдлыг үл сонсож байгаагүй. Гэхдээ бид нэр өөрсдөө бүтээгдэхүүнээ маш сайн мэддэг, судалсан байгаад зөв хэрэглэх зааврыг нь хэлж өгөхгүй бол бас бүтээгдэхүүнийг буруу хэрэглэснээс болж асуудлууд үүсхийг бас үгүйсэхгүй тийм. Тэгээ манай бүтээгдэхүүнүүд маань ургамлын гаралтай хэдэж магадгүй тэр ургамлаас хашилтай хүн байхыг бас үгүйсэхгүй гэсэн байна. За тэгээд та бүхэндээ атомын бизнесийг сонирхож байгаа бол цаг алдалгүй эхлээрэй. За бизнес хийж байгаа бүх гишүүдтэй цаашдын ажилд амжилт хүсье. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.